За хэдүүлээ энэ холбошны үүрийг хамтлаасаар тий. За би юу явлаа? Front face. Front sketch бол. За тэгээд тэглээ шуумаад эвдээд татчих. За ингэж хаад. За би зөвхөн энэ хэсгийг эхлээд зуръя. Тэ? Гэтэ би нөгөө энэ дээдлийн юу бариул хэсгийг тэ архилаа. Тэгээ бусдын ихний хэлжинд зурчаад тэгээд нөгөө эрүүлүүд босоор хайдвал эргүүлээд би эхлээд үсчихэд тэгээд дараа нь хэлмэдэд гарах байхгүй. За тийм учраас эхлээд тэр хэсгийг л зуръя гэж бодож шүү. За хамтдаа явъя. Line command аваад ээлгээд гарнаас өгсөн ч болно тийм ээ. За би нэг юм бэлдэрстэй хэлбэрийг эхлээд санаад байгаа учраас эхнээс нь санаж байгаас явчих. За энэ нэг үнцэг үсгэж батгэрэнтэй корпус надад талаар үнцэгтэйс. За тэгэхээр би яг энэ хэсэг шугамыг авчлаа. За энэ жоо томорж байгаа. Энэ хэсэг шугамыг ингээд томорж хараад ийш явлаа. Тэгээд энэ шалгууныг оруулж яриад ингээд явна гэсэн санаа. Окей. Нэг одоо нэг татсан байгаа. 2 3 4 5 6 тэ. За нэг татсан нэг 2 яваад босоо. За тэгэхээр хэлээ. Энийг явлаа. Дахиад налуу яваад тэгээ шууд босоо яваад за бодлоо буцаад энд нэг тэгшиг явчихсан. Тэгээд налуу явчихсан шүү. Тэ тэгээд энэ налуу орж ирэн за энийг бол дараа нь зурнаа гэт байж байгаа. Холбоос их нэлт төсөхгүй. Холбоос өсөхгүйгээр явна. За тэгснээр би одоо энэ дээр би энэ тэгшиг энэ цилиндр аваад энэ 41 дээр цилиндр аваад тэгээ би энэ налууг яваад тэгээ энэ налуу яваад одоо энэтэй холбох юм байна л да. Тэнгээс холбох юм бэ. За нэг юм битүүр энийг хэдүүлээ бас олгоч. За нэг юм руу байталтайгаар. За цаашлаад ерөнхийдөө хэлбэр төрсөй дахиад хараадах. За энэ юм тий. За тэгвэл энийг энэ зэгийг хэдүүлээ энэ дээр vertical тавьчих. За энийг за энэ хэсгийг хэдүүлээ. Энэ дээр холбоцсон шүү. Бааз дээр. За тэгээд ерөнхийдөө одоо хэмжээг өгөө явчих. Одоо энэ зургийг харж байгаа л энэ зургийн энэ хэсгийг харж байгаа л хэмжээг өгөө явчих тий. За би болохоор ингэж хэмжээнээс захаас нөгөөд эхлэе. Ер нь бол нийт урт нь 255 гэж байгаа. Эндээс тэр хүртэлх нийт урт нь 255 гэж. За тэр 255-ыг эхний хэлжинд оруулчихъя. Тэгэл одоо энэ диаметр 62 72 гэж явъя. За энэ эрмгээс энэ хүртэлх зэ биш. Тэгээд жоохон асуулсан. Нэг их татах юм биш үү? Ингэж орж ирэх юм биш үү те? За эндээс биш үү? Шулуун дээр нь очиод татчихж байгаа ш. Энэ хоорондох цайг сая 255 гэж харсан. 25 гэтэл 255. За нэг таврын хэмжиг шин хүчлээ ш. За нэлээ хүртэл идэвлээ. За их дижгэн зурсан байна те. За яах. 250 тагд хүчээ. За хамгийн гадна талаас нь эхлэе л та тэгвэл. Энэ 185-аас эхэллээ. Энэ хамгийн гадна талынхан 185 диаметртэй. Гадна талаас нь 185, 140, 130, 125 гэдээ явлаа ш. За энийг
үүдтэй байжиг. Шалтгаалж байгаа. Энийг тасквийн хаач. Тасквийн хаачаад нэг дэлгэж аваач. За одоо эндээс итэл хэмжээ өгье. Хамгийн гадна эрмээс энэ тэнхлэг хүртэл явлаа. Эндээс итэл 180. 180 хөл. За тэр 180 хөлтгсөн. За ингээд хэлбэр төрснөөл алдагдаж харагдан тэрэнд нэг санаа зовлтдог зэ. За одоо би хэтрүүлж жижигэн зурсан юм л да. За эндээс нь хэдүүлээ. Энэ цаг хэдүүлээ 140 гэж юм биш. За 140. Энэ цаг 140 гэдэгцэн. Яа вэ? За хаанаас эхлэх нь бол та нарын дурын л асуудал. Энийг дахиж өгөлтэй биш үү? Энэ 5. Ингээд яа. За тэгэхээр энэ дээр нэг хоолтой орсон учраас ингээд татал авчвал энэ ямар ч асуудал байхгүй. Өөртөө өвдөг юм болов л авчих шүү дээ. За цааш нь явлаа шүү. Дараагийнх нь 140. 140 өгсөн байна. Одоо 130 байна. Энтэй 130 зэ. Ой. Тэсэлтэй. Энэ хэсэг 130 хуваах нь 2 гэдэг хүчлээ. 130 хуваах нь 2 гэдэг хэмжээг л хүчээ. За нэлийн дэшээ бүгд явлаа тий. За одоо энэ 120 та. Энэ тэнхлэгтэй харьцуулахад 120 та. Энэ метр. Энэ тэгшин маань болохоор энэ тэнхлэгтэй ингээд энэ дээр 125 диаметртэй гэдэг нь болчихлоо шүү. За ойлгомжтой болох нь бид нэр жоох татъя. Энэ 185 хамгийн гадал нь 185 энд биш. Энэ 140 тэгээд дараа нь тэгээд дараа нь 130-ыг хэдүүлээд 2 дугаар өгсөн тий. За энэ явж байгаа шүү. Зөвшөө өөр өнцөг хэмжээ юу вэ? Дайны өгсөн. За ийм хэмжээтэйгээд явцсан. За цаашлаа энэ талаасаа явъя одоо. Энэ талд юу болчихноо. За энэ талаасаа явахаар энэ төрхөө шиг өглөө. Энэ хэсэг хэмжээ харъя. За өөрөлдөл энэ хоёрыг хэлний шугамдаг өгсөн ч явах тийм. Чигэр мэд болчихлоо. За ашиг. Дараа нь за тэгвэл энэ хоёлаа энэ төлөө эндээс эхэлнэ. Өрөөний хэмжээнд жоохон янзлж хэлбэр төрсэн гайг болох юм болоо эсвэл. За энэ ингээд 62 диаметртэй явж байна. Энэ 62 диаметртэй. Биш байна. Биш. Энэ чинь 72. Энэ чинь 72. 72 диаметртэй. За. Энэ маань дээрээс ерхий харьцаага их бага авч. Энэ маань болохоор тийм 62. Энэ маань болохоор 22. Ийм болж ирсэн шүү. Энэ маань болохоор 92. Хэлбэр төрсөн гаргаж авахгүй л. Яг тийм 22. Гачаан харагдаад байна. За. Эндээс энэ хоёр
нэг кулнер шүү. Нэг шугамдаг гэж. Зэний шугамд өгсөн шүү. За одоо эндээс энэ хэмжээ. За энэ хэмжээ болохоор 96 юм шиг байна. 96. За 96 хэмжээ орж ирсэн. За одоо хэдүүлээ. Энэ шулууныг босоо гэдэг юм лээ. Энэ чинь юм биш үү? Нэг төлөж татах юм. Гэж орж ирэх юм. За тэгтээ энэ хэмжээ 100 гэж чим бэрхсдэрсэн санаад тий. За яг төр зүрийн өргөж. Энэ хэмжээ. Энийн цаад энэ ярмэг дээрх энэ хэмжээг болохоор 100 харагч өгдөг. Энд нэг 100 гэдэг хэмжээ байсан. Гэтэ тэр нөгөө бэрхсээр шилжүүлж харж ижээ. За эндээс энэ хүртэлх зээг би 100 харагч өгч байгаа. За жоохон онцгүй эхэлчихв. 100 харагч гэдэг хэмжээ маань яагаад багтчихв? Дараа ирсэн. Ой тэ. Энэ зүйл шахаа. Энэ дээр нэг хэмжээ. Тэнд 110 болохоор энэ үнцгийн хэмжээл орж хазалт нь өөрчлөгдөж орж ирсэн юм. За буцаага зөссөн ш. За нэг юм болгочлаа. За бүтэрсэн хэдүүлээ. Яг янзлчна. Энд нэг асуудал үүсэхгүй болно. Хэмжээ одоо энд 5 энд юу юм биш 27 бол байгаа л байна. За тийм нэг хэмжээ засч болсон. Өчигдөр нөлөөж тасан болоо. За очих. За энийг 5 гэдэг болно өстой тий. Энэ хэмжээ өгөх юм шиг байна. Энэ 5. За окей. Минут явж өгч байна. За хэлцээ. Үнийг дэвшлүүлж болно болох ёстой да. Энийг төлөж татчихлаа. Зүгш юм. Энд төрсөн байгаа юм. За энд нэг санаа зовдох байхгүй. Ингээл хэлбэр төрсөн гарч ирэх хэвээр. Үнсээ 27 гэдэг юм жаргасан. Биш 11.5 биш. 11.5 биш. Энэ 11.5. За одоо цааш дараагийн хэмжээс өгөөд явна. Энэ диаметр болохоор 131. Энэ дотор хэмжээ 121-ийг орхилоо шүү. 131.2. 131.2-ыг хүч. За энэ цэгийн дээр 131.2. За жоохон ингэж дараалснаа. 131.2. За ийм хэмжээ зассан шүү. За одоо за дараагийн энэ хэмжээ 99 гэж. Энэ 99. За энэ дээр тавилаа. Энэ ингэж орчих واخгүй. За эндээс энэ цэг хүртэлх заавал 41. За энэ 41. За энэ диаметр мэдчих чинь хараа. Энэ диаметр. Диаметр тэгтгүй за одоо дэлэнгээ. Энийг энэ шалгантай үүсгэсэн энэ үнцгийг 2 байцаг төгч. Энийг 2 байц. Энэ зүг 2 байц шүү. Одоо өргөний хэмжээсээ явуулж жоохон. За тэгэхээр би өргөжлөлс дээр нь шууд бүх хэмжээгээ тавьсан байна. 130, 110, 125 гэдэг энэ хэмжээсүүдийг бүгдийг тавьсан байна заяа. Тэгээд нэг бусан харъя. За ок сандраад идэх